За сайн бацхан уу та бүхэндээ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр одоо шинжээчийн цагаараа бүгдээрээ одоо ер нь л одоо дэлхийн хөрөнгийн зах зээл дээр болвол зах зээлүүд он гарснаас хойш уналт үзүүлээд за ингээд хувьцааны ханшууд олон уналттай байгаа. За S&P 500, за Hang Seng Index ч гэдэг юм уу. За тэгээ энэ дундаас ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийж болох үс. За хямд, за суурь үзүүлэлт сайтай. За ийм сектор, ийм зах зээл, за ийм хөрөнгө оруулалтын айдиа хаана байгаа юм бэ гэдэг талаар одоо бүгдээрээ ярилцсан. За тэр дундаа цахилгаан автомашины зах зээлийг бол онцолж ярихаар байгаа. За ингээ бүгдээрээ анализ руу орё. За энэ дэлгэцэн дээр харагдж байгаагаар бол цахилгаан автомашины борлуулалтыг бол харуулсан байна. За ингээ дэлхийн нийт одоо цахилгаан автомашины зах зээл ямар хөө байгаа талаар бол харуулсан. За 2020 онд одоо 3 сая ширхэг автомашин одоо цахилгаан автомашин дэлхийн нийтээр бол борлуулагч байсан байна. За арай 2021 онд бол 2.1 дахин одоо нэмэгдэж за 6.6 сая цахилгаан автомашин бол одоо борлуулагдсан байна. За зах зээл маань өөрөө 2.1 дахин бол тэлхтийг үзүүлсэн байгаа нь бол эндээс харагч байна. За энэ нь бол дэлхийн нийтээр. За Хятад улсад бол одоо цахилгаан автомашины борлуулалт 2.8 дахин, за Европод 1.6, за Америкт 2.3, за бусад улсад 1.7 дахин гэх мэтчлэн. За ер нь бол маш том тэлхтийг бол энэ зах зээл бол үзүүлж явж байгаа нь бол харагдж байна. За дараагаас. За энэ дэр ялгаагүй 2021 оныг болвол харьцуулсан бол одоо энд сараар нь харьцуулсан байдлаар бол харуулсан байна. За 2021 оны 1 сард борлуулсан автомашины одоо 12 сард борлуулсан автомашинтай харьцуулахад бол 2.5 дахин одоо борлуулалт өссөн байна. За 4-р улирлыг одоо 3-р улирлтай харьцуулахад бол 30% өссөн. За 2021 оны 4-р улирлыг 20 оны 4-р улиралтай харьцуулахад 62% өссөн. За ер нь 2021 он гэлтгүү. За 21 он дотроо бас маш өндөр өсөлтийг бол үзүүлсэн байгаа нь эндээс харагдж байна. За тэгэхээр эндээс бол цахилгаан автомашины маань зах зээл бол өөрөө маш том тэлэлтийг бол үзүүлж явж байгаа нь бол харагдж байна. За гэхдээ яагаад энэ тэлэлт үзүүлэх болсон юм? Яагаад одоо 3 сая ширхэг зарагддаг байсан автомашины тоо хэмжээ 6.6 сая автомашин болоод 2.1 дахин өссөн тийм. За одоо дэлхийн нийт автомашин борлуулалтын одоо 8 гаруй хувийг нь бол цахилгаан автомашин эзэлж байна. За одоо бүр одоо 16 он, 14 он болол 1-2% маш бага хувийг эзэлдэг байсан. Яагаад ингэж тэлээд байгаа юм бэ гэхээр одоо дэлхийн улс орнууд за засгийн газрууд бол маш их хэмжээний дэмжлэгийг бол дотооддоо энэ цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд үзүүлж байна. За ер нь одоо энэ дэлхийн дулаарл хөлбөмбөгийн ялгарал гэдэг одоо зүйлсүүдтэй холбоотойгоор бол дэлхийн ихэнх улс орнууд бол одоо хуулийнхаа түвшинд хүртэл одоо энэ цахилгаан автомашины салбарыг дэмжсэн ийм бодлогын шинж чанартай үйл явдлууд үйлдэлүүдийг бол үзүүлж байна. За би сүүлд нэг тоо харахад бол дэлхийн 36 гаруй улс орн за ямар нэгэн байдлаар цахилгаан автомашиныг дэмжихтэй холбоотойгоор бол хуулийн төсөөл за зорилтуудыг бол аль хэдийнэ тавьсан байгаа юм. За энд бол Америк нэгдсэн улс бол 2030 он гэхэд бол нийт автомашин борлуулалтынхаа 50%-ийг цахилгаан автомашин болгоно. За Хятад бол 2025 он гэхэд бол 20%-ийг цахилгаан автомашин болгох. За Европын холбоо бол бүр 30 он гэхэд дизель ширгэлдэг автомашингүй болох гэх мэтчлэн. За маш амбицтай юм төлөвлөгөөнүүдтэй байгаа. За энэтэй холбоотой бол энэ зах зээл өөрөө маш хурдцтай бол тэлэлтийг үзүүлж байгаа. За 2022 он гарсны дараагаар 1-2 дугаар сард мөн ялгаагүй энэ хурдаа алдахгүйгээр өсөлт нь бол ингээд 2-3 дахин өмнөх оны саруудтайгаа харьцуулахад бол ийм өндөр өсөлтийг бол үзүүлж явж байгаа юм лээ. За дараагийн слайд руу оръё. За тэгээд одоо ер нь ингээд зах зээл маань хэлж байгаа юм байна. Энд үйл ажиллагаа явуулж буй компаниудын одоо борлуулалт хэрэг байгаа юм бэ гэдгийг бол энэ слайд дээр харуулсан байна. За одоо энэ дээр харж байгаагаар Xpeng,
BYD, Li, NIO, Tesla, Geely зэрэг одоо цахилгаан автомашины салбарт бол захиур хагалж байгаа компаниуд байна. За энэ компаниудын борлуулалт бол одоо маш өндөр тэлэлтүүдийг бол үзүүлсэн байна. За жишээлбэл Xpeng компани 2021 оны борлуулалт бол 263%-аар өссөн байна. За 2020 онтойгоо харьцуулахад тийм ээ. За NIO бол 109%-аар өссөн. За Tesla бол 87%-аар өссөн. Гэх мэтчлэн маш хурдтай юм тэлэлтийг бол үзүүлж байна. За одоо Tesla-гийн хувьд гэх юм бол одоо жишээлбэл одоо түрүү 7 хоногт л гэхэд Европод нэг шинэ үйлдвэрээ нээчлээ. За Tesla компани бол 2021 онд бол 900 мянган автомашиныг бол борлуулсан, цахилгаан автомашиныг. За одоо энэ тэр Европод үйлдвэрлэсэн байгаа барьсан байгаа үйлдвэр нь болвол жилийн 500 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай ийм том факториг бол барьсан байж байгаа. За ингээд одоо нөгөө нээлтэн дээр Elon Musk одоо бүжиглээд одоо Twitter-ээр шуугаад тийм болсон шүү дээ. За тэгэхээр бол Tesla компанийн үнэлгээнд ч гэсэн одоо яаж дор хаяж 30-аас 40% тэлэлт үзүүлэх үс тийм ахаад нэг хүчин зүйл бол гарч ирж байгаа. За одоо NIO, Li, Xpeng, BYD зэрэг компаниуд бол аль хэдийнэ тэр одоо Норвегид бол үйлдвэрээ барьсан байж байгаа. За бусад одоо Европын улс орнуудад бол эх онуудаас эхлээд борлуулалтаа хийж эхлүүлнэ гэд тэгж байна. За тэгэхээр ер нь бол компаниуд нь өөрсдөө бас энэ салбарт бол тэлэлт бол нэлээд хийж байгаа нь бол эндээс харагдаж байна. За дараагийн слайд. За түрүү бол одоо хэрэг хэмжээний автомашин борлуулсан одоо өсөлтийг нь бол харуулсан. За энэ автомашин борлуулалт нь өөрөө ингээд тухайн компаниудын тайлан дээр борлуулалтын орлого болж яаж буусан бэ гэдгийг нь бол энэ дээр харуулсан байна. За одоо жишээлбэл Xpeng компани борлуулалтын орлого бол 2020 онтойгоо харьцуулахад 199%-аар бол өссөн байна. За 200%-аар юм уу те. За NIO-гийн хувьд бол 122%-аар. За Tesla компанийн хувьд бол 71%-аар гих мэтчлэн. За борлуулалтын орлогын хувьд бол мөн ялгаагүй маш одоо өндөр ийм эерэг бол үзүүлэлттэй байгаа нь бол эндээс харагдаж байна. За дараагийн слайд. За гэтэл нэг ийм асуудал байна. Одоо ингээд цахилгаан автомашины зах зээл нь өөрөө тэлээд идэг. За улс орнуудаас бол хуулийн төсөл гаргаад за тодорхой хэмжээний зорилт тавиад дэмжлэг үзүүлээд идэг. Геополитикийн төвшөндөө хүртэл. За гэтэл одоо за ингээд компаниудын тайлан дээр нь очиод борлуулалтын орлого нь нэмэгдээд за компаниудын ч гэсэн автомашины борлуулалт нь ихсэж байгаа нь бол эндээс харагдаж байгаа. Гэтэл нөгөө талаараа хувьцааны ханшин дээр эсэргээрээ буугаад идэг. Одоо жишээлбэл NIO компанийн хувьд бол 2021 оны эхнээс өнөөдрийг хүртэл хувьцааны ханшийг нь бол үзүүлэлтийг аваад үзэх юм бол 2021 оны одоо 1 сарын 1-ний ханштай нь харьцуулаад үзэх юм бол 65%-аар унсан байгаа байхгүй. За Geely хувьд бол 57%-аар, за Xpeng 40%, за Tesla 5% гэх мэтчлэн. За ер нь ингээд компаниуд нь борлуулалт нь автомашины борлуулалт нь ихсээд борлуулалтын орлого нь нэмэгдээд байдаг. За ингээд эн чинь цаана маш том одоо хүч хөдөлмөр гаргаад ингээд тэлэлт үзүүлээ яваад байтал яг эцсийн дүндээ ингээд компанийн үнэлгээ нь өөрөө өсөж чадахгүй байгаад. Одоо хувьцаан дээр нь очиж хувьцааны ханшин унаад байна. За энэ нь бол нөгөө талдаа үнэлгээ хэмнэлтэж байгаа. Үнэлгээ нь өөрөө өсөж чаддаггүй тийм. За ийм нөхцөл байдалтай байна. Гэдэг үгнээс за ер нь одоо энэ цахилгаан автомашины салбар нь өөрөө суур үзүүлэлт маш сайтай байгаа юм байна. За хувьцааны ханшин нь бол өсөж чадахгүй байгаа юм байна гэдэг нэг юм асуудал байна. За энэ дээр яагаад хувьцааны ханшин өсөөгүй юм бэ гэдэг маш том асуудал. За дараагийн слайд руу орох. За энэ дээр бол түрүү дурдсан цахилгаан автомашины салбарын компаниудын хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харуулсан байна л да. За ер нь бол зах зээл цахилгаан автомашины зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа энэ компаниудын хувьцааны ханш бол тодорхой зах зээлийн том одоо хүчин зүйлүүдээс хамаарч за хоорондоо маш корреляцтайгаар бол хөдөлгөөн нь явж байгаа. За гисэн хэдий ч за ингээ оны төгсгөлд одоо ингээд үзүүлэлтийг нь харахаар хугацааны төгсгөлд үзүүлэлтийг нь харахаар за Tesla ч гэдэг юм уу одоо энэ 12.1 BYD ч гэдэг юм уу компаниудын хувьцааны ханш бол харьцангуй өсөлттэй байхад за тэр нөгөө талаараа Xpeng, Li, NIO зэрэг одоо ийм компаниудын хувьцааны ханш уналттай байна. За буцаад нэг өмнөх слайд руу орчих.
За тэгээ энэ дэр харагдаж байгаачлан Neo, Geely, Xpeng. За Geely-г бол Geely-гийн хувьд бол яг хав тайлангийн үзүүлэлт баг зэргийн муу гарсантай холбоотой бол ийм байгаа. За Neo, Xpeng, Li авто зэргийн хувьд бол одоо түрүүний графикууд дээр харуулсанчлан борлуулалтын орлого нь маш өндөр хурцтай өссөн байхад бол эсрэгээрээ ханш нь маш өндөр үнэлттэй байна. За яагаад энэ компаниудын хувьцааны ханш бол өндөр үнэлттэй байгаа юм бэ гэхээр за нэгт одоо энэ компаниуд бүгд Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа. За Америкийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй байгаа. Бүх компани бүгд давхар бүртгэлтэй байгаа. За тэгэхээр нэг талдаа хиттийн талаас бол тодорхой хэмжээний бодлогын одоо тийм хориг арга хэмжээнүүд байгаад идэг. За одоо жишээлбэл 2021 оны 2 сарын 12-ний өдөр бол хиттийн засгийн газраас одоо монополийн эсрэг хууль гэдэг зүйлийг гаргаад за ингээд Хонконгт бүртгэлтэй ихэнх технологийн компаниудын хувьцааны ханш бол маш өндөр үнэлттэй үзүүлсэн. За энд бол нөгөө Alibaba байгаа, Tencent байгаа, Meituan зэрэг ийм компаниуд байгаа. За энэ компаниуд өөрсдөө Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индексийн 50 компанид бол байгаа. Ингэхдээ маш одоо жин давхуйц ийм компаниуд. За энэ компаниудын хувьцааны уналт нь бол Hang Seng индексийг одоо бүхэлд нь бол дагуулж ундаг. За тэгээд бол ерөнхийдөө энэ хятад технологийн төрлийн за стартап ийм компаниуд, зам үн дээрээс нь Америкт бүртгэлтэй ийм компаниуд бол хятадын талаас шахалтанд бол орж ирсэн. За нөгөө талаас за Америк талаас бол бас нэгэн шахалт байсан. За тэр нь юу вэ гэхээр за дараагийн 2 дахь слайд руу орч. Дараа дахиад нэг оруулж. За нэг ийм шахалт орж ирсэн. За энэ нь юу вэ гэхээр Америкийн одоо Public Company Accounting Oversight Board гэдэг байгаа. За энэ нь бол юу вэ гэхээр нээлттэй компаниудад бол аудит хийж одоо хяналт шалгалт тавьж байдаг ийм нэг зөвлөлт байдаг. За энэ байгууллагаас бол зохицуулагч байгууллагаас нэг шахалт орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр за Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа энэ хятад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол тайлангаа Америкт бүртгэлтэй ийм компаниар бол тайлан одоо аудит нэмэлтээр оруулаа гэдэг ийм шаардлагыг тавьсан. За одоо жишээлбэл Li гэдэг компани хувьд гэх юм бол аудитыг нь бол PwC гэдэг одоо дэлхийн маш том одоо топ аудитинг компани бол аудитыг хийдэг. За гисэн ирнээр яг энэ Америкийн энэ зохицуулагч байгууллагад бол шаардлагатай материалыг нь бол өгж чаддаггүй. За яагаад вэ гэхээр одоо хятад аудит хийж байгаа тэр компаниудад хятадын одоо төрийн зүгээс нэг ийм шаардлага тавьд юм байна. За тэрний юу вэ гэхээр одоо хятад одоо хятадын тэр иргэдийн ч юм уу те одоо засгийн газартай холбоотой тийм мэдээллүүдийг 2 дахь 3 дахь этгээдүүдэд бол өгөхийг хориглоно гэдэг ийм зүйл байд юм. За тэгэхээр одоо энэ PwC ч гэдэг юм уу энэ компани одоо Li гэдэг компанид бол аудит хийсэн. За тэгээд аудитлагдсан тайлангаа бүрэн ихээр нь бол одоо энэ юунд аудитаа бол энэ Public Company Accounting Oversight Board-д бол өгч чаддаггүй. За энэ одоо энэ зохицуулагч байгууллага нь бол нэмэлтээр ахаад одоо цаан чинь одоо хятадын засгийн газартай үйл ажиллагаа явуулж байгаа мó гүм үү одоо яг ямар иргэд одоо тэр тухайн компанитай хамтарч ажилтیں۔ ч гэх юм уу тийм ийм одоо мэдээллүүдийг нэмэлтээр шаардаад байдаг. За энэтэй холбоотой бол сүүлийн 3 жилийн тайлангаа Америкт бүртгэлтэй аудитын компаниар шалгуулаа гэдэг ийм шаардлагыг бол энэ байгууллага бол тавиад байгаа юм билээ. За тэгээд саяхан за 4 сар амда энэ Beijing Yum China Holdings, за Zai Lab Limited гэдэг байгаа. За ACM Research, за HatchMed гэдэг энэ 5 компани хятад үйл ажиллагаа явуулдаг. За Америкт бүртгэлтэй энэ 5 компаниг бол за ингээд танай байгууллага одоо тайлангаа бол зүй зохистой аудит хийлгэж за бидэнд бол шаардлагатай мэдээллүүдийг өгөхгүй байна гэдэг үндслэлээр за энэ компаниудыг делист хийнэ. За бүртгэлийг нь хаснаа гэдэг ийм бол мэдээллийг бол гаргаад ирсэн. За энэтэй холбоотой Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс бол 2 өдрийн дотор 12%-аар унсан мэт. 2 өдрийн дотор 12%-аар. Ерөөсөө Hang Seng индекс нь өөрөө хувьцаа шиг маш өндөр үнэлтэйг үзүүлдэг болсон. За ингээд үргэлжлүүлээд
Хонконгод хятад бол ковид-19 сар тахал гарсан. За ингээд дахиад индекс бол унсан. За тэрний дараачаар харин хятадын засгийн газраас нэг онцлог мэдээлэл өгсөн. Тэрний юу вэ гэхээр за бид нэр одоо ингээд хөрөнгөний зах зээл рүүгээ анхаарахгүй болохгүй болчлоо. За ингээд Хансанг индекс бол оны өмнөх үетэйгээ харьцуулахад бараг 50%-аар унчаад байна гэдэг ч юм уу те. За ийм мэдээллийг хийсэн. За ингэхдээ бол нэмэлтээр ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр одоо Хонконг хятад үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ Америкт бүртгэлтэй энэ компаниудын бүртгэлийг нь авч үлдэх талаар одоо энэ Америкийн холбогдох зохицуулагч байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. За ер нь хоорондын харилцаа ер нь бол эерэг байгаа. За бүртгэлийг нь авч үлдэх тал дээр бол маш сайн анхааралтай ажиллаж байгаа гэдэг ийм мэдээлэл өгсөн. За ингээд ерөнхийдөө энэ мэдээлэл гарснаас хойш 30 минутын дотор Хонконгийн Хансанг индекс 7%-аар өссөн мэт. 30 минутын дотор. Индекс нь өөрөө 7%-аар өссөн. За цаана байгаа одоо тэр Alibaba ч гэдэг юм уу, Tencent ч гэдэг юм уу, за JD.com ч гэдэг юм уу, за Xpeng, Neoli тэр ч гэсэн байсан. За эдгээр хувьцааны ханш нь бол 26%-аар 20-оос 30%-аар өссөн. 30 минутын дотор. Тэгэхээр энэ бол сангууд бол харж байгаа. Сангууд бол хятад үйл ажиллагаа явуулж байгаа энэ компаниуд гэхдээ Хонконгийн хөрөнгөний бүртгэлийн энэ компаниуд хувьцааны ханшууд бол хямдхан болцсон байгаа гэдгийг бол айл оны сүүлч ихэд бол хилээлсэн. За он гарсанаас хойш гэсэн хэлжлээсэн. За ингээд дайм болсон. За инфляц бодлогын хөв гэд боломжсаар л байсан. За тэгээд ер нь яг нэг нааштай мэдээлэл гарч ирээд за ингээд ерөөсөө яг эргэлтийн цэг нь боллоо гэдэг одоо 30 минутын дотор бол маш хэмжээний худалдаа авалтыг хийгээд за ингээд индексийг бол 8-9%-аар бол тухайн өдөрт бол өсөжсэн ийм үйл явдал болсон. За тэгэхээр бол сангууд бол нөхцөл байдал эргэж гин гэдгийг бол мэдээд за энэ дээр бол оролт хийсэн байх боломжтой. За тэгээд суурь нөхцөл байдал одоо маш сайн байгаа. Цахилгаан автомашин зах зээл дээр бол за 4-9члэн зах зээлийн тэлэлт за борлуулалтын орлого гэх мэтчлэн. За тэгээд компанийн үнэлгээний хувьд бол хямдарсан байгаа. За энэ компаниуд дээр бол хэрвээ та урт хугацаанд одоо хөрөнгө оруулалт гэж байгаа. За 2 жил 3 жилтэй ханшийн одоо стандарт хазаалт гэж байдаг тийм зүйл дээр бол сэтгэхүүгээрээ явахгүйгээр хуульт хийнэ гэж харж байгаа бол за энэ төрлийн компаниуд хөрөнгө оруулалт ихэд бол харьцангуй бас дажгүй боломж байх боломжтой гэж бол бас миний зүгээс бол харж байгаа. За одоо жишээлбэл Xpeng гэдэг компани хувьд хэм бол одоогийн ханшийг хараад үзэх юм бол одоо Америкт бол IPO хийгээд за хоёр дахьчийн анхны харилцаа нь бол одоогийн ханштайгаа бараг ойролцоо байна. Нэх бол өсөлт хийж чадаагүй 2-3 жилийн дотор ингээд энэ компани тэр их хичээл зүтгэл борлуулалтын өсөлт, орлогын өсөлт, за Норвег руу шинэ одоо тэр борлуулалтын сувг гаргаж байгаа. За тэгээд 2-3 үйлдвэр барьж байгаа. За тэр үнц нь одоо нэмэлт value бол ямар ч үр ашиггүй болчиход байгаа. Тийм ханшин дээр бол тийм байгаа. За нэг ер нь бол сонирхолтой байдлаар хэлэхэд бол ийм байна. За дараагийн слайд руу уншилж байна. За гэхдээ нөгөө талдаа мэдээж эрсдэл байгаагүй бол байгаа. За эхнийх нь эрсдэл бол мэдээж нөгөө хятад үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор за хятад бол хууль хорионы хатуу дэглэмүүдийг тавьж байгаа. За хятадын Шэньчжэн, Шанхай, за Зилин гэдэг мужуудад бол өдрийн дундаж ковид-19 сар тахлын тохиолдол бол 1000, 2000, 3000 даваа гарсан. За ингээд буцаадах хэмж байна. За өчигдрийн байдлаар бол өдрийн шин тохиолдол бол нэг 800 гаруй шин тохиолдол илэрсэн байна. За тэгэхээр бол хятад өөрөө өмнө нь бол цар тахлыг бол барьж ирсэн улс. За одоо ахаач гэсэн барихыг бас үүсэхгүй. За ийм байгаа. За дараагийнх нь бол энэ Америкийн холбооны нөөцийн сангийн одоо хүчин зүйлс байгаа. За Америк хөрөнгө оруулагчид илүү одоо эрсдэл болох юм зүйл байгаа. За энэ нь юу вэ гэхээр за би төрчөө за энэ дээр Америкийн инфляцийн түвшинг харуулсан байна. За 2 сарын байдлаар Америк нийтдээ хэрэглээний үнийн индекс бол 7.9% байгаа. За энэ нь бол бүр 80 оны түвшин дээр байгаа гэсэн маш өндөр өсөлттэй байгаа. За
яагаад энэ хэрэглээний үнийн индекс инфляц Америкт ийм өндөр байгаа гэдэг нэг гол том асуудал байгаа. Тэрний үе гэхээр одоо Америк маань өөрөө цар тахлын үед бол эдийн засгийг дэмжих үүднээс дотооддоо маш хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг хийсэн. ДНБ-ийнхээ 20% тэнцэх хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг хийсэн. За мөн дээрээс нь энэ үзүүлэлттэй байгаа. Бондын худалдаа авалтыг маш хэмжээнд хийсэн. За asset purchase program гэж хэлээд байгаа. За хүмүүсийн гар дээр байгаа бондыг худалдаж аваад за хүмүүст бэлэн мөнгө бий болгож эдийн засгийг тэлэх гэдэг ийм арга хэмжээг авсан. За ковидын өмнө бол энэ бондын худалдаа авалт 4 сая за 4 триллион $аар үнэлэгдсэн. За одоо бол 8.9 триллион $, болсон байгаа. 2 дахин өссөн. За энэ нь бол зайлшгүй харах ёстой нэг үзүүлэлт. За тэгээд маш том эрсдэл болчиход байгаа. За яагаад вэ гэхээр одоо сая холбооны нөөцийн сан бодлогын үе 0.25 нэгчээр нэмэгдүүлээд 0.5 болгоцсон байгаа. За энэний дараачаар 5 сар гэхэд одоо энэ худалдаад авсан байгаа бондоо зах зээлд эргүүлээд нийлүүлж эхэлнэ. За зах зээл бонд нийлүүлэхээр яах вэ гэдэг асуудал байгаа тийм. За бонд маш хэмжээгээр нийлүүлэхээр одоо бондын үн буурах тийм ээ. Зах зээлд бол бондын үн буураад байна. За тэгэхээр үн буурсныг дагаад өгөж өснө. За өгөж өснөөр жижиглэн хөрөнгө оруулагч. За ер нь ингээд хувьцаа ийм эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулж хахаар эрсдэл харьцангуй багтай энэ зүйл рүү орё гэд мөнгөний урсгал өөрчлөгдөх нэг эрсдэл байгаа. За энэ мэдээж дан ганц Америкт гэж нөлөөлөхгүйгээр Америкийн том сангууд бол мэдээж энэ Expansion Leach гэдэг юм уу те хятадын том компаниудад бол хөрөнгө оруулалт хийж байгаа. За энэ хөрөнгө оруулалтын хэмжээгээ танах ч гэдэг юм уу тийм эрсдэл байх бас боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчид маань бол заашгүй анхаарах хэрэгтэй. За энд бол бондын өгөөжийг харуулсан байна. За одоогийн байдлаар 2.1 гэж байна. За энэ бол 2.4 болсон байгаа бүр. За энэ бол 2-7 хоногийн өмнө тавьсан мэдээлэл ашгүй. За ингээд 2018 онд бондын өгөөж бол бүр 3% байсан. 3.1%. 3.2 3 4 ч гэдэг юм тий. За энэ үеийн эргээд ирэх юм бол стожинхэн нөгөө бондын худалдаалтыг зах зээлд нийлүүлэхэд бол нийлүүлснээр ингээд бондын өгөөж ийм болчих юм бол харин мөнгөний урсгал эсрэгээрээ өөрчлөгдөх эрсдэл байгаа шүү гэдгийг бол анхаарах шаардлагатай байгаа. За тэгээд ямар ч байсан энд хүрээд за миний ярих сэдв маань бол үгээр дуусч байна. За түрүү нийтэд нь бол ингээд базаад хэлэхэд бол цахилгаан автомашины маань зах зээл бол одоо энэ дэлхийн улс орнуудын тэр засгийн газрын бодлого авч хэрэгжүүлж буй арга хэмжээ за бүр хуулийн төслөөр зарим улсуудад нь бол цахилгаан автомашиныг дэмжих гэдэг зүйлс гарцсан байгаа. За энэтэй холбоотой бол зах зээл нь өөрөө маш хурдцтай тэлж байгаа юм байна. За энд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын борлуулалтын орлого өөрөө маш өндөр тэлэлтийг үзүүлж байгаа юм байна. За үнэлгээний хувьд эсрэгээрээ бол хувьцаануудын ханшин саяны ярьсан шалтгаануудтай холбоотой хувьцааны ханшууд нь бол унчаад байгаа юм байна. За тэгээд ер нь ийм нөхцөл байдлууд үүсээд байгаа. За тэгээд би бол сая ярианыхаа дунд бол өөрийнхөө тий шинжээчийн харж байгаа өнцгүүдээ бол хэллээ. За яг эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа та нэмэлтээр за судалгаа шинжилгээг өөрийнхөө хувийн зүгээс хийгээд за ингээд хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаарай гэж бол зөвлөмөр байна. За манай гол капитал үн цасны компани хувьд гэх юм бол гадаад арилжааны шимтгэлээ за 1% болгоод бууруулсан байгаа. За тэгээд хэрвээ та гадаад арилжаанд оролцохыг хүсэх юм бол одоо манай live description хэсэгт бол гадаад арилжааны брокеруудын утасны дугаар байгаа. За энэ дугаар руу холбогдоод гэрээ хийгээд шууд арилжаанд оролцох боломжтой. За өнөөдөр шинжээчлийн цагаар үзсэн та бүхэндээ баярлалаа. За дараа дараагийн дугаараар уулзцаая. Баярлалаа баяртай.